Хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар хар нөхрөө онвол юу болох талаар та өмнө бодож байсан байхаа? Бодож байгаагүй ч юм уу? Хар нөхөр оршин байгаа хамгийн хачиргалтай зүйлүүдийн нэг байгаамаа. Учир нь утга нь бүрэн тайлагдчихгүй мэд санагдах ч яг хар нөхөр хаанаас гарч ирдэг болоо тэр нь цорогдвол яг юу болох вэ? Гэх асуултанд өнөөдөр бүгдээрээ энгийн товчхоноор хариулах гэж оролдъё. Алдарт кино найруулагч Кристофер Ноланы бүтээл Interstellar кинон дээр Гаргантуа гэмэх маш үзэсгэлэнтэй хар нөхрийг дүрсэлсэн байдаг. Interstellar дээр гардаг хар нөхрийн зургийг мэдэндээ их алдартай шүү дээ. Харин хожим нь 2019 онд дарсан тус хар нөхрийн бодит зураг нь энд байна. Харьцуулаад харах юм бол жинхэнэ зураг дээрээ дундуура цагирахгүй ер нь кинон дээрх дүрслэлээс өөр байгаа юм шиг харагдаж байгааз. Гэхдээ энийг эрдэмтэд тайлбарласан байна. Өөр харагдаж байгаа шалтгаан бол зүгээр л камерын өнцөг байсан ба Interstellar дээрх зургийг дээрээс нь харах юм бол бидний бодит гээд байгаа дүрслэл яг гарч ирнэ гэсэн үг. Үүнээс гадна тус кинонд цаг хугацааны тэлэлт ба шпагетжилт гэх ойлголтууд гардаг. Цаг хугацааны тэлэлт нь Эйнштейний харьцангуй онол бөгөөд observer буюу ажиглагчийн харьцангуй урт эсвэл таталцлын талбайн хүчээс хамааран цаг хугацаа хэрхэн өөр хурдаар өнгөрч болохыг хэлээд байгаа. Тэгэхээр хар нөхрөө онвол цаг хугацаа зүгээр л удаашрах юм. За бас зүгээр удаашрахч биш л дээ. Таны хувьд секунд, минут л өнгөрөх үед дэлхий дээр харин сар, жил эсвэл бүтэн хэдэн зуун өнгөрөх боломжтой. Харин шпагетжилт гэдэг нь товчхондоо хүн эсвэл сансрын хөлөг онгоц хар нөхөнд ойртмогц асар их таталцлын хүчний улмаар сунх үйл явцыг хэлж байгаа. Энэ бол хар нөхний хэмжээ бас нөлөөлнө. Хар нөхөн хэдий чинээ том байх тусам таны аюулгүй байдал төдий чинээ их байдаг. Харин хамгийн жижиг хар нөхөнд таны биеийг жигнэсэл шпагет болох байх. Бас тохирох амьдралын хангамжтай бол та хамгийн том хар нөхөнд бүтэн 1 жил амьдарч болохоор ийм магадлал байгаа. Тэр үед хар нөх дотор цаг хугацаа маш хурдан явж байгаагаас хойш та шууд утгаараа орчин ертөнцүүдийг устгах эсвэл шинээр төрхийг харж болох юм. За тэгээд мэдээж нэг өдөр та хар нөхний төвд очих ба тэнд яг юу болдог нь одоо хүртэл маш эргэлзээтэй. Гэхдээ эрдэмтдийн гаргасан хамгийн дөхөм 3 онол нь хэрвээ та тодорхой төв зэг түрмэгс таныг хязгааргүй их нэгтралтай бүс нутаг утгах бөгөөд яагаад гэвэл битүүд энд ирмэгс тэдний атомууд нь оршихой болох хүртлээр маш нарийнаар нутаглагцаар орчлонгоос байхгүй болох юм. За өөр бас нэгэн онол байдаг нь бидний ярих дуртай сэдвүүдийн нэг бөгөөд юу вэ гэвэл хар нөхөнд бусад орчлон ертөнц эсвэл өөр хэмжээстүүд нэвтрэх гарц байж магадгүй их тавгүй. Ерөнхийдөө бол өөр ертөнц рүү хөтлөх хаалга гэдэг л байгаа юм л да. Удмаар та хар нөх рүү сорогдмогц параллел ертөнц эсвэл шал өөр физикийн хуулттай шал өөр бүтцтэй гаргүй таныг утгач байж магадгүй юм. Тэгэхээр таныг дөрвжин дэлхийд тууж явж байхыг үгүйсэхгүй. Multiverse гэх ойлголт нь маш олон кинонд дэлгэрдгээр алдартай. Жишээлбэл Doctor Stranger in the Multiverse of Madness гэд кинонд байна. Та бүхэн санаж байвал Doctor Stranger Man Wandад очисон ертөнц болгондоо гүйлдэг шүү дээ. За тэгээд цаашлаад Rick and Morty дээр гарах амьдралын утгагүй байдлаас эхлээд өвөрмс байдлын нарийн төвхтэй байдал хүртэл өргөн хүрээний сэдвийг судлахын тулд олон ертөнцийн тухай ойлголтууд гардаг. Энэ санаа нь хэдий бидний төсөөлөл боловч шинжлэх ухааны хувьд эрэл хайгуулын хязгаарыг тэлж гүн гүнзгий бөгөөд сэтгэл хөдлөм ойлголт үлээ. Тиймээс та юу гэж бодвол хариулт таны гарт явж магадгүй тул та өөрийн бодлоо комент болгож бидэнтэй хуваалцаарай.